Учир нь тархины эмх цэгцтэй мэдээлэл нь энэ квант талбар буюу энергийн талбарын эмх цэгцтэй мэдээлэлтэй нэгэн хэмнэл үүнтэй энэ тэнцүү байдалд орж эхэлдэг гэсэн үг. Бид нэр өөртөөгөө энэ тэнцүү мэдээллийг зөвхөн хүлээж авдаг. Тэгэхээр тархи энэ үед гамма давтамж долгиор унааны энэ гамма зүгээр л нэг гамма биш, маш эмх цэгцтэй уялдаатай гоё гамма болдог гэсэн үг. Энэ нарийн өндөр давтамж долгиотой гамма долгионоос болоод бидний бие маш ихээр чангарч, маш хүчтэй мэдрэмж үүсдэг боловч энэ нь айдсаас, уураас, өвдөлтөөс үүссэн биш, харин баяр хөөрөөс үүссэн юм хөвчрөл чангарал байдаг гэсэн үг. Энэ чангарал нь ямар нэгэн агуу зүйлтэй холбогдсноос үүсдэг гэсэн үг. Биеийг бүтнээр нисийн түвшинд хүртэл удирддаг энэ тархины автомат удирдлагын төв нь ийм өндөр давтамж долгионтой, ийм цэгцтэй, ийм гоё давтамж долгион давтаад эхлэхээр бид нэр ийм төрлийн мэдээллийг эд эс рүүгээ дамжуулж эхэлдэг. Эсүүд энэ мэдээллийг хүлээж аваад ирэхээрээ биен дээр гинтийн өөрчлөлтүүд гарч ирдэг. Жишээ нь экземтэй, Паркинсоны өвчтөй байсан, сохор байсан, дөрөвдүгээр шатны хавдартай байсан хүмүүс гинтэл энэ итгэрдэг. Учир нь хэрвээ энерги материйг үүсгдэг юм бол ийм өндөр давтамжийн энергиттэй холбогдоод ирэхээр хүн гинт бүрэн дүүрэн мэдээлэлтэй болоод бүрэн дүүрэн мэдрэмжтэй болоод биологийн хувьд өөрчлөгдөж байгаа нь энэ юм. Тархин гамма түвшин дээр байгаа хүний цуснаас плазмын аваа шинжилгээ хийхэд тэнд SARS, COVID вирусыг эсэргүүцэгч биологийн нэгдэл бий болсон байсан. Энэ нэгдэл нь митохондрийг өөрчилж, хавдраас саалгаж, Альцгеймер өвчнийг дарангуулж байгааг бид харсан. Хүн эдгээр хүмүүс бүгд эндогон опус үйлдвэрлэж тэр нь генийг итгэмээргүй байдлаар өөрчилж дараа нь биеийн доторх бичил битнүүдийг хүртэл эрс өөрчилж байсан. Цоошин мэдрэлийн эсүүд хүртэл ургуулж байсан. Тэр их сурвалжийн мэдээлэлд хүрснээс үүдэн хүний бие эрс өөрчлөгдөж, шинжлэгдэж, залуужж байсан.